За өнөөдрийн байдлаар бол нэг сар гаруй ажиллалаа. Бидний бүтээл бол өндөр байна. Парк ашигла сайн байна. Энэ бол бидний хүссэн хүлээсэн үр дүнд хүрсэн гэж бодож байна. Бидний хувьд ч гэсэн бас цаашдаа энийг жигд дахиад шинэ болсон техникээ жигд авч явах нь цаг тухайд нь техник үйлчлэгээ тогтмол хийж явахаар хандаж ажиллаж байна. Кат техникүүд дээр бол засвар үйлчлэгээ хийхэд хялбар байдаг. Бид нар өөрсдөө SIS 80 гэсэн програмуудыг ашигладаг. Тэгээд хамгийн гол нь хариуцлага гэдэг юм байгаад байгаа юм л да. Бид нар ямар нэгэн компанид ингээд харилцаад нэг сэлбэг авчирдаг. Хугацаа дууссан ч гэсэн баталгаа хугацаа дууссан ч гэсэн бас дараа нь дуусаад удаа хариуцлага яригддаг. За энэ ингээ яагаад гэдэг ч юм гэж. Тэгүн гот танах бас дийлэр болохоор ялчгүй хариуцлага хүлээж чаддаг. Хамгийн гол нь кат гэдэг маань өнөөдөр бүтээл өндөртэй. За катын бульдозер бол ерөнхийдөө бол ажлын мангас эзөөж зогсошгүй. Мөнхөд урагшаа тэмүүлэх хүчтэй. Тийм л техник.